Монгол эколог төвөөс тусгай хамгаалттай газар үндэсний бахархал хуралдааг 2 дахь жилдээ зохион байгууллаа. Энэ хүрээнд Монгол улсын тусгай хамгаалттай газар нутгийн хамгаалтын менежментэд олон улсын туршлагыг нэвтрүүлж хэрэгжүүлэхээр зорж байгаа юм. За учир нь тусгай хамгаалтын бүсэд тэмдэглэгийг стандартын бус материалаар хийснээр 3-аас 4 дахин их зардал гарахад хүрдэг байна. Тэгвэл олон улсын жишгийг нутагшуулж насжилт өндөртэй, сонирхолтой, байгальд ээлтэй тэмдэглэгээ хийх аргад байгаль хамгаалагчид суралцжээ. Монгол эколог төвөөс зохион байгуулж буй тусгай хамгаалалттай газар үндэсний бахархал хуралдаад улсын тусгай хамгаалтын газруудаас шалгарсан 18 захиргааны төлөөлөл болсон 30 гаруй мэргэжилтэн байгаль хамгаалагчид оролцлоо. Олон жилийн турш ингээд тусгай хамгаалтанд аваад ин гэж ярьж байгаа боловч тусгай хамгаалалттай газар нь улам дориотойд ч юм уу байгаль баригдаад одоо бараг гэр хороол шиг ингээд болоод байгаа юм бэ. Менежмент нь яг яаж яваад байна вэ гэдгийг бид нэр одоо том асуултын тэмдэг гарч ирж байгаа. Яаж одоо илүү хөрсөнд нь буусан байдлаар нутагшуулах вэ гэдгийг одоо илүү практик байдлаар мэргэжилтийн байгаль хамгаалагчтай хүргэхийг зорддог гэсэн үг. Олон улсад хэрэгжилж байгаа нь болохоор өнгө будгаасаа эхлээд стандартын дагуу тэгээд дандаа байгалийн материалд ашигласан байдаг юм байна. Манайд болохоор ингээд хин ханаас нь гаргаад ирсэн мэдгэдэггүй ингээд дур дураараа тавьдаг. Тэгээд тэр нь маш ойлгомжгүй байдаг. Мэдээлэл нь их нуршсан. Тэгээд хүнд ойлгохдохоор за нэг л хараад ойлгохоор болгоод жоохон засаад оруулж бол зүгээр юм болов уу гэж харлаа. Монгол эколог төв нь тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалтын менежментэд олон улсын туршлагаас нэвтрүүлэх, байгаль хамгаалагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, өсвөрийнхэнд байгаль орчин тогтвортой хөгжлийн боловсролыг олгож, байгальд ээлтэй залуу манлайлагчдыг бэлгэх зорилготой. Энэ удаад байгаль хамгаалагчдад шинэ туршлага солиулах боломжийг нээж байгаагаараа давуу талтай юм а.